За доёхтаа нэг жаахан үүх түүхээр жаахан хоёлаа хуурчлаа. Тэгээ бас хожим хойно залуучууд үзээд хараад бас санаа авахаар юм юмнууд байвал би тэр ярианы зориг хангах юм а та тийм үү. Ингээд ч одоо гэрэлтлийн дорж сүрэн гэдэг хүн хэдэн онд хаан төрсөн хүн байна тааж. Би чинь 1953 онд Уймсныхан жаргалан төргээд хуучин бар гэдэг чинь жаргалан тоогийн натг дээдсхийн булаг. Дээдсхийн булаг дооцхон булаг дундлаг гурван булаг тэр дээдсхийн булагт нь 53 оны 12 сард төрсөн. 53 онд. Аавын чинь одоо уянгийн түүхтэй холбоотой материалууд ном үзэж байгаад бас нэлээд нутаг орондоо нэр хүндтэй юм хүмүүс байсан байдаг тийм ээ. Та аавын хоногд олж ирэхгүй юу? Гэрэлтлээ. Манай авч яг дурчин гэрэлтлээ гэж ихээс гурлаа. Хамгийн айлын том хогт байсан. Их нь бас багтан өнгөрсөн. Дараагийнх нь л бол нэлээд багтан өнгөрсөн. Багдууг нь гөрөөд их нь бас ороод тэгээд багдууг маань нарийн тэл рүү хөндөөрүүлж исэн. Ерөөсөн нарийн тэл рүү шижтэй маш ерөөсөн л манай жаргал чинь дообрын тэрчгээр нарийн тэл рүү гэсэн л да. Тэгээд тэнд хөндөөрөлтөд аав минь цэрэгт явтлаа автаа хамт очоод тэгээд цэрэгт яваад цэрэгт 5 жил албаагаад тэгээд 1945 оны чөлөөлөлтөнд бас цаашаа тэр дэнд явж одоо чихээ хотл гэж ирээд идэм да чихээ хот хүртэл явсан билээ. Тэгээд чихээ хотод байж итэл дайнд туслаа гээл. Тэгэл дайнд усны дараагаар халагдаж ирээд нутагтаа ирээд Агнт хөдөлтөөний төлөөлөгч багийн дарга бэм ажил хийж байгаа. Тэгээд 1953 онд жаргалант сумын жаргалант зам нэгдлийг байгуулахад жаргалантын 32 өрхийн улсууд нийлж тэр жаргалант зам нэгдлийг анх байгуулсан билээ. Тэрний нэг өвгөн гишүүн манай авалда манай хамгийн том батчир хоёр чинь хоёулаа тэр өвгөн гишүүдийн хийсэн тийм. Ээж чинь одоо уянгийн сургуулийн анхны сурагчдын нэг нь хорлоогоо ярьж байгааг тий сонсч ирсэн юм. Яг энэ хорлоогоо өндөр байдаг тий. Ээж тэр уянгийн анхны сургууль одоо энэ юуны шивооны урд ингээд тэр баяны наахмтлын юундаа нэг хоёр гэртэй тийм нэг харгам хогттэй тэнхэн гэжсэн тий. Тэрний багш нь л усгүйгч тэр нараашил зүхээ. Нараашил төгштэй. Тэгээд фонцгдэрж өгш. Жаргалантын сургуулийн захирал байжгаад манай хоёр айл сургуулийн гишүүн ажмын гишүүнд айл байдаг байлаа. Тэгээ орж ирээд ээжтэй нэг ингэж байсан юм лээ. Тэгээд их ярьдаг байсан чи уулна одоо ингэ сургууль соёлоор явсан бол бас гайгүй толгойтой сайн хөгт байсан. Тэр нөгөө ээжийн хоёр ах нь энэ хүрээний усал том ламдрын нэг байсан. Тэгээд тэдний бас нөлөөч байсан юм байгаа үстэй гэж. Тэгээд ээжийн тухай энэ боловсролын номнууд тэр уянгийн номцонтор бас гайгүй номнуудаар уянгийн анхны сурагч нэгэд гарсан байт юм аа. Та жаргалантын сургуульд эхэлж тэгсэн жаргалантын сургууль дөрөвдүгээр төгсгөл. Тэгэл аймагт. Уянгийн сургууль суугаад аймагт. Манай чинь нөгөө доржтох чинь багш хүн. Тэгээд бид нар чинь ер нь уянгийн сургуульд суусан одоо байхгүй шүү. Голцуул тэр хэдэгэл хайр хөндлөө нарийн тэл 12 гэх тэнд ажиллаж ин хаан тэнд ажиллаж ин тэнд тийшээс орцооч аймгийн төвдөө тэгээд дараа нь сургуулийн юм уу дараа тэгээд цэрт яваад гисэн тий. Тэгээд цэргийн бол хаач 3 жил болж хаана ажилласан Улаанбаатар хотод энэ Бадран сургууль гэж байсан юм аа. Тэрэнд 120 байдаг байсан. 120 байгааг энд зенит тэртлэрийн тусгай дивизион гэж тэнд энэ агаараас хамгаалах зенит тэртлэрийн тусгай дивизионы багдраг гэж маш цөөхөн хүн сурвалж тийм юу байсан. Нөгөө пүүжинсэн үү? Тий. Тэрэнд
яаж тэгээ багтар болж иж. Тэгээ сүүлд нь яг халахтаа Мөнгөн аймгийн 167 дугаар анги 1974 73 онд байгуулагдаад. Тэрлөө манай ангиас 10 багтар авъя. Тэгээ тэрэнд нь гойчиж бас нэг зэрэгтэй хавцанд өөдөө нэг аймаг чиглэлээс чидрэ гэж бас ангиас болохгүйс нэлээ юм болж исэн л да. Юунд та чинь одоо санхүүгийн мэрэгчлээ. Тий. Хаана бид хэд төгсч ирээд гоёнд халдагч ирээд юу яагаад жаргалтай хамсрал эхлээд нярваар руу. Тэгээд нэг дөрөв тансар нярвар хийгээд тэгээд самтын цэгийн техникээр хятад курс. Тийм нэг курс мэрэгчлэх курс гэсэн тийм. Тийм мэрэгчлэх курс. Тэрэнд явж 3 сарын курс явж ирээд тэгээд зүйлсмэн самтын цэгийг эхэлж. Тэгээд тэнд нэг ижлээд уянтаа ирээд тэгээ самтын цэгийн техникум гिचнийг ирдэг гэсэн. Дараа нь Устрын дэд сургууль гэж явдаа тийм ээ. Устрын дэд сургуулийг тэрнийг төгсөөд нэг юм арга нэрийн сургууль. Тийм л хоёр сургууль гэсэн л байна. Тэр эхлэнгийн мэрэгчлэл эзэмшүүлэх тэр курсээр сайн эхлэнгөө бэлтжижсэн байна тийм ээ. Тэр ерөөс уг нь хугацаатай мөртөх чамбай бэлддэг байсан сургалт юм уу та тийм. Тийм ер нь сайн байсан сургалт. Ер нь дөрвөлжсөн сургалтаар маш сайн багш нарын чимэндэг байсан. Одоо самтын цэгийн дэд сургууль линэлсэн суурьштэй самтын компьютер дандаа 10 төгссөн тийм хүүхдүүдийг авч сургадаг 2 жил л төгсөдөг байсан. Тэн дээр гол төлөв санхүү эдийн засгийн төлөвийн чиглэлийн ажил хийж ирсэн тийм хүмүүсүүдийг сургаж нэгтлэн бодох мэргэжил хийжсэн тийм юм. Та ч уян тусам манд нарийн бичгийн дарга дээр хийжсэн үү? Тэгсэн би ч энэ тэгээд зүйл 2 жил болчиход ирээд санхүү эзгээр эхэлж уянгтаа хийж яваад гэсэн чинь хамгийн намаарны бас тэр үчин хамгийн намаарны шийдвэрээр яддаг байсан шилжүүлдэг байлаа шүү дээ. Тэгээд хамгийн намаарны шийдвэрээр уянгийн онцгийн цэцгэргааны нарийн бичгийн дарга болж бас тэнд нэг 3 жил 4 жил шууд талаад онооч одоо 81 оноос 84 он хүртэл. Одоо тэр үеийн цэцгэргааны нарийн бичгийн дарга гэдэг чинь одоогийн ажилтай дүүцүүл бол одоо тамгийн дарга хэвчээ. Одоо ерөөсөө тамгийн дарга. Үндсэндээ тамгийн газар тэр чигээрээ баг. Тэр үе чинь эхлээд ганцаараа байсан. Тамгийн газар хийж байгаа бүхэл ажил хийв. Бүхэл ажил хийв. Тэн чинь ерөөсөө сумын цэцгэргаш ийм л онцгой байлаа шүү дээ. Сумын дарга нэгдлээ хариуцсан. Сумын нэгдлийн дарга. Сумын нэгдлийн дарга тийм. Сумын орлох дарга. За тэр нь одоо статистик хүн малын тог хариуцсан. Тэгээд нарийн бичгийн дарга тэгэл одоо цэрэг иргэний хамгаалалт боловсрол соёл одоо иргэний бүртгэл иргэний 8 төрөлтийн бүртгэл гэх том юм байлаа шүү дээ. Тэгэл бусад юуг нь бол нарийн бичгийн дарга хариуцсан. За тэгээд төсөл ажилтай юм байсан байх шүү. Бичээч бичихэр гэлж нэг хүн байна. Ингээл ийм л дөрөв орно. Тэр нөө зүгээр бичгийн машин дээр юм. Бичгийн дараа бидний хийж гисэн юм юм. Нарийн бичгийн дарга бол үнэхээр хүндлэл том юм уу гэдэг ажил байсан. Олон талын мэдлэг олж авдаг. Намайг яг ингээд би самуудын гадрын хөтөлбөрийн курс төгсөөд ирээд ясан чинь манай хатам аяхан цэрэн гэж оёмд сарай тэнцчихсэн нэг байсан да. Тэгээ тэр за чи тэгээд сургууль төгсөөд ямар ажил хийхээр болж юм гэхэд би одоо ингээд зүйлсмээ самуудын дэсгэр хэлж. Сундаа сангийн юм байна штэ начин тэгвэл юм. За чи тэгээд том ажил эхлэгч байна эхлээл одоо ажилд орж байгаа сайн шиг хийх хэрэгтэй. За тэгээд би чамд 2 л үнцэг. Нэгдүгээрт за чи ажиллаа явах тэр мэрэгжлийн төлөвийг бол би чам заагдах юу чи сураад явж байгаа хүн тэр нэг юм мэднэ. Чи ажил хийж байгаа хүн чамдаар олон юм шийдвэрлэх гэж хүн орчихно. Чи шууд хүний юм авч шийдэж ерөөс болохгүй. Чи хүн ямар нэг юм яриад юм уу ям барайд орчих юм зэрэг та 5 минут 10 минут гадаа хүлээж гинэ. Би энийг чухал ажлыг юмрыг шийдэх гэж сууж энийг яачаад би таныг дараа нь хүлээж авах гэж хэлж гаргаад наад хүнийхэн тэр бичиг баримт нэг үл ярьсан юмтай холбоотой юмудаа үзэж хараад тэгээд эргээд хариугч. За ингэж ээж чи одоо тэр ажлыг тэр хүний юм хариултанд зөв хариултыг нөхөөс чи дорн шууд аваад яаж болохгүй. Нэг тактик биш үү? Өдөртөх ажилтны тактик.
Хоёрдугаарт энэ их чухал ажил чи энийг сайн сонсоор. Өөрийнхөө удирдлаганд байгаа одоо эмэгтэй улстай элдвийн дотны харьцаа үүсгэж ерөөсөө болохгүй. Тэгвэл чи тэр хүмүүсийн иргэшээлд орно. Тийм учраас дарга бол дарга, зэрэг бол зэрэг. Энэ хоёр юм чи хатуу санаж орой гэнэ. Тэгж одоо энэ залуучуудад маш хэрэгтэй үг шүү. Тэр бол мундаг өгнөд шүү. Бас урьдчилан барьж явах. Тийм юмыг бол би бас нэлээд зарчим болгодог. Миний ажил амьдралын юмд бол тэр үг нь бол мундаг юм эхэлж өгсөн юм тий. Тийм байна. Тэгээд та чинь санхүүгийн ажил хийгээд нарийн бичиг хийж байгаад тэгээд аймаг руу орж ирв үү? Тэгээд аймаг руу орж ирсэн. Тэгээд би чинь манай чинь доо аймагтаа сумын захиргаа чинь сумын захиргаа 2 дугаар байранд ороод би 1 дугаар байранд ороод бас ажиллаараа 2-3 жил нэлээд дээгүүр өгсөн. Сүүлдээ би бас хувийн цалин гэж жилд сумын захиргааны орлогот нарийн бичгийн дарга одоо аймгийн эхлэлцүүдээс нэг хүн ингээ 3 хоног хувийн цалин тогтоодог байсан. Тэрэнд ямар ч хэрэгтэй. Тэр цалингийн хуваар нэмж өгнөсөн. Ерөөсөө 100 төгрөгийн цалин дараа нэмж өгдөг. Тэгээ хувийн цалин гэдэг нэг нэрлэдэг. Аймгийн захиргааны аймгийн даргын захирамжаар төвлөрсний хөтлөн гэдэг ингээд эдийн засгчаар гэсэн. Зөв. Эдийн засгчаар нэг жил хийгээд тэгээд тэр чинь аймгийн төвлөрсний хөтлөн гэдэг чинь баг 20-30 хүн хөтлөнтэй дарга эдийн засгч тэгээд нэг бичээч төсвийн байгууллагыг бүгдийг хариуцдаг байсан. Бүх төсвийн байгууллагыг хариуцсан. Аймгийн төвийн бүх төсвийн байгууллагыг хариуцаад дээр нь сумдынхаа санхүүгээс гаргаж ирсэн тайлангаа нэгтгэж ям явуулдаг. 3 групптэй захиргааны групп, боловсролын групп, эрүүл хамгаалах групп гэх 3 групптэй байсан. Тэгээд би эдийн засаг хийж байгаад тэр боловсролын группийн ятлан ерөнхий ятлан гэж өгдөг байсан юм да. Ерөнхий ятлан бөгөөд группийн ахлах гэж өгдөг байсан. Тэрнийг хийж байгаа. Тэгээд сүүлдээ төвлөрсний ятлан бодох ингэ богдод ерөнхий боловсролын хэлцээ ерөнхий ятлан гэж хэлсэн. Ардын хяналтад тусна ажиллаж байсан. Ажилласан. Тэгээд би чинь тэндээс юунд очив би чинь боловсролын хэлцэд байж байгаа. Санхүүгийн хэлцэд очив. Аймгийн захиргааны санхүүгийн хэлцэд. Санхүүгийн хэлцийн санхүүгийн хяншаалтын алба гэж байж байгаа. Татан богдсон. Богдоод 90 онд эргээс сэргээгдсэн. Тэгээд эргээс сэргээгдэхэд нэг хүнтэй эхлээл би тэр юугаар нь байцаагчаар нь ороод тэгээд сүүлдээ мөрөгчүүд нэг 7-8 хүнтэй болоод тэгээд сүүлд нь би тэр албаны дараа алах байцаагч болж ирсэн л доо тэндээ. Тэгээд тэнд ажиллаж исэн чинь төрийн хяншлах хороо гэж байгууллагатай. Тэгээд аймагуд төрийн хяншлах хороо байгуулагдаад тэгээд Мадиа тулхтар тэр хяншлагын дараа болоод тэгээд бас нэг хэдэн хүнийг татсан юм тэр чинь бас байг болсон. Тэжээс шүү тэр. Санхүүгийн хэлцээнд гаргажсэн нэм хоёр. Хуулийн хэлцээнд гаргажсэн тулгаа. Татварын хэлцээнд гаргажсэн ламач нэг ганц санхүүгийн хяншлагын гаргажсэн би. Тэгээд хаан төгсөж ирсэн цагтсан гэлэн хүүхнийг бас бичгээр өндөр авч. Ингээд бид чинь анх төрийн хяншлах юм байна. Төрийн хяншлах хороо гэжсэн. Тэгээд тэр хороонд байцаагчаар орч. Би ардын хяншлахад байж байгаад тэгээд тэр төрийн хяншлах руу орсон юм л та гэж боддог байсан байхгүй. Хяншлах чинь өмнө богдсон байсан. Татан богдсон байсан. Тэр хоёр байгууллагын одоо гол ялгаа юунд байсан бэ? Чи ардын хяншлах гэдэг өмнөх тогтолцоонд байдаг байсан тийм ээ. Тий. Тэгээд 90 оноос хойш болох зэрэг ардын хяншлах байхгүй болоод төрийн хяншлах гэж байгуулагдсан. Ардын хяншлах руу нэм гэж утсан би.
Ардын хяналтаар ч одоо тэр үед чинь нөгөө социалист нийгэм байсан болох тондрог одоо хөдөө аж ахуй мэжгүй ерөөсөө Бүхэл рүүгээр хандсан. бүхэл өмч талын юм руу хандсан тийм хяналт байдаг байсан юм лөө. Төрийн хяналтын тондрог ерөөсөө төрийн өмчөөр ардын гэхээр нөгөө янз бүрийн мэдээлэл мэдээлэл одоо бүхэл магтаасны дагуу шалгадаг шалгадаг тийм. Нөгөө л иргэнэ хяндаг Тий. мэдээлдэг байсан тэр тогтолцооны гол судас нь байсан юм л удаад үгүй. Тий, яг л тэгж л байсан шүү. Төрийн хянаа шалгах бол тийм өөр тийм чинь төлөвлөгөөт юугаараа явж байна. Одоогийн аудит юм аа. Тийм ээ, одоо илэрс аудитын суурь шүү дээ. Тэнд ажиллаж байхдаа та чинь өөрөнгөөс анхны өөр оронд очиж нэг хяналт шалгалт хийж исэн хүн гэж би сонсч байсан. Тэр биш ээ, тэр чинь тэр нь биш үү? Саугийн хяналттай байх та. Тэр төрийн хянаа шалгалт биш санхүүгийн хяналттай байх та юм уу? Санхүүгийн тэр үний юм уу? Яаж ийсэн? Тэр юу ийсэн юм бэ? Санхүүгийн хяналттай байх та. Бид нар ч одоо жилийнхэн дээр төлөвлөгөө гаргаад тэр албан газрыг тэгж шалгана гэдэг ингээд график шалгалттай байсан. Графикын дагуу нэгдэж график байсан, хоёрд ч хүнсний үйлдвэр дээр шалгалт хийх аймгийн дарга мөрөх гэсэн. Тэрний хийгээд явж явах тунд 800 орн хэл ноолоор хятадын хэлээр гарах гэж хураалгацсан. Хятад хураалгаад хэлийн цаг хураалгаад тэгээд тэрнийг алдаг талаар хаацсан байсан. Тэгээ одоо тэр хаацсан юм чинь одоо тэгээ 800 хэл ноолоор чинь бас том хөрөг шүү дээ тий. Тэгээд энэ томоохон шалгалтын дүн болох том зэрэг аймгийн захиргааны хурлаар ордог гэсэн. Тэгээд аймгийн захиргааны хурлаар нөгөө асуудлаа хэлцүүлсэн чинь аймгийн дарга. За нөхөр дурцсан чи юуна? Наад асуудал. Тэр эцсийн бохолт нь хаа байдیں۔ Тэнд нь очиж шийдэж. За хэл тавхаар тий. Энэ нөхдүүд тийм буруу байна уу? Өөр газрын буруу байна уу? Ямар ч байсан одоо. Яа. Хэмэлдэг. Аймгийн захиргаа тамлдаг. Найрын орж яриад явах байлаа нэг тийм ээ. Ямар ч гэсэн тэгээд гаргаж ирсэн. Тэгээд зөвхөн бас яг ямар ч л нэг чиргүүлтэй 5 тонны чиргүүлтэй тэргээр элсэн савтай. Бас нэг хитнэмэн явж төлөө бас нэг хэдийн онтой тэгээ үлдэгдлийн лотгон зэрэг тэдний уртын нас гэрээгээр хөдөлталах тэгжиж үлдэгдлийн өгсөн юутай ирсэн. Тийм хөтлөлт төржсэн. Тэгээ өвөл явж ирсэн бас юм байна. Тий. Ер нь тэр өөрөнгөөс тэрнээс өмнө ч тэгж гадаадд очиж шалгалт хийж юм ухуулж яасан түүх би сонсоогүй. Хойрч гисэн их сонсогдоо гэдэг тийм. Тийм ээ тэр бас тэгээд одоо арай өөр албан явуулдаг юм их л тэр үед одоо тэр албанд байхгүй байсан ч одоо тэгэл явуул үсгэж яасан тийм. За тиймэрхүү сонинтой. Баяргачны байцаагч яаж явж байгаад баяргачч нар орсон бэ? Би шин тэгээд манай хоёр хатамч нэг нь бэлтэж хөлөнгөнд тэгэл нэг нь даралтаар очиод тэгээд нутгийн хосоор арахгүй. Манай батчир өг гэж хэцүү өгтэй гэж юм байлаа. Тэгээд нэг эргэж төрөд ирсэн чинь ахтаар орсон чинь тэгж хийнэ гэж хэвсгэж юм шүү гэж. Яаж юм бэ гэсэн чинь. Хөө иргэл ингээд тэгжсэн бол. Манай одон чи юм байгаа хүн чийшээс мохоо юм аа гэж. Хөө яасан юм бэл. Хүний ганц цогтыг авчаад. Их хэцэг хоёрын яг хардаг тийм юундар насандар нэрхээр бүр хол аваад цутагаа зүвчих тайхад чи. Чи яраа дэндүү юм аа гэл. Тэгэхээр би яг тэ биш нэ вага нэгэд яхан дураараа ирэхтэй байсан чинь. Яг тэг чи би хүн ирэхээр л дандаа илдвэр хийж гоолж яах юм гэж. Шилчаал махаа тэгээ гараад тэгээ сүүлдээ энэ дундх нэрээ сая юу ирч өгч бодогдсон л доо тэгэл нэрэнч одоо энэ хоёр хүчний харахаас өрөхгүй юм байна. Одоо өөр хэнийг харах вэ? Баасан зэрэг чинь чумбуг тий ганц ухаантай тий ганц төрсөн тий. Тэгэл би тэр чинь буцаад уянтаа ирсэн. Тэгээ уянтаа ирсэн тэгээд нэг оюун дээр нэг маань дарга хийчих тэр чинь нэг сонгоод явах яаж байгаа вэ? Тэгээд нэг ажисан чинь даваа өдөр ирээд юм яа намын дарга гэдэг чи. Гэхдээ зүгээр хийж байгаа. Тэгээд намын дарга орлоор нь ясан чинь тэд нар ч дорн л ярьчлаа тэгээд
сонгууль нь чинь хоёр өрсөлдөж байгаа хоёр намын нэг дараа хүчсэн болж явдаг. Юу гэсэн гэдэг вэ? Танаа юу ч бүчин албарцсан бай засаараа дэрцрэх гэж ярьсан гэдэг үү? Эсрэг намын дээр тэгжэлдэг юм байна. Самбар уурч гिचүцсэн шээ да хадаа янзлахгүй байна. Тэг жилэн чиний айлг одоогүй явж ирсэн үү? Одооч гэсэн. Тэгэл мөн сүүлд нь тэр алдандаа шилж байршны байцаач. Одоо тэнд чинь 9 10 жил. 9 жил 10 жил. 2000 ороод 2009 он би чинь улсын сургалтад тэгсэн тий. Сүүлийн 4 жил нь. Сүүлийн 4 жил. 5 жил ч юм уу 4 жил ч юм уу тий. Улсын сургалтад сартаар. Уянгад байцаагчаар ажилласан сүүлийн 4 жил ч үетэй зүг ажиллаж байлаа. Тий тэгсэн. Тий. Түрүүгээр нөгөө сонгуул нам гэдээ ярьсан нэг та чинь нэг удаа иргэдийн хурлаасаа сумын хэсэг дээр сонгогдсон юм л шүү дээ. Тэр яагаад тэгээ та татгалцсан юм? Тэр одоо намгинаас чинь тийм их хүчтэй шахах ирсэн юм. Одоо тэр намаас яагаад иргэдийн хурлын тогтоол мөхтөөлч юм бол таныг дэмжиж ингээд гараад ирчихсэн тийм л байт юм л шүү. Аймгийн дарга дээр очихдоо тэр аймгийн дарга батлахгүй гэсэн юм уу мээр манай ч харагдд юм. Тий 12 хүн манай намаас гарч ирсэн би ингээд манай иргэдийн хурлаас нөгөө чинь яасан юм л да. Аймгийн сэдвэрт ясгүй иргэдийн хурлын гэсэн чинь арчилсан намын одоо ингээд таныг таалсан дараа таныг манай намаас төвшүүл нэрч. Танахын төвч дэмжих хэлбэтэй. Тэгээд тэр үед өнгөрсөн тоогийн орнотхон үлзий өдөр гарцсан юм. Үлзий өдрийг ямар ч тохиолдолд засагдар болгоно гэж хэлээд аймгийн дараа гэж хэлээд наашны оюун руу явсан юм л дээ. Тэгээд иргэдийн хурлаараа явтын хурлаа хийгээд яасан чинь би тэдгээр чинь нэгэн төлөөрснөө төвшүүлж байгаа чинь гаралгүй хат. Тэгээ манай хэн дэмжээл. Тэгээ гараад ирсэн 18 хүнээс 18 хүнээс ардчилсан намаас нэг биш юм тийм. Тэгээ 14 надад дөрвөн үлзий бодлоготой байлдаг гэсэн үг дамжчихдаг. Тэгээд ардын ном руу явуулсан чинь зөвшөөрөөгүй гэсэн хариулт. Тэгсэн чинь дөрөв аахан бүтмөтөр өөр биер хүртэрт. Тэгээд бид тэр чи яг нэг хоёр дугаар ороос өссөн жил зурцсан. Нууцлын хэлсэн дараагийн үеийн баяр байсан. Тэгээд биний хаймыг зан аврыг сайн мэдэх юм чинь. Дараагийн уулз би ерөөсөө олон чивтал уцгаж ирсэн гэж. Тэгээд депутат намжаар ороод хоёулаа жаал ярьт юм аа. Тэгээд надаас хэлсэн гойс юм аа. Би ингээд үлзий бодрыг өвлөх хитнөр Албаны ороо болоо. Өөрөө мэдчих тийм ээ. Гэрч хүмүүнтэй үнийг яад гэж байсан би тэнд өрчин сэдрэг тавина тэнд татвар сурчлаа ажиллуулна. Нөгөөж чад явуулсан. Тэгээд одоо болохоор чадахгүй нэ гэж хэлэх үнэхээр хэцүү. Өөрөө л одоо нэ татчих тэгэхгүй бол энэ сүмч одоо төсөөлөлгөө бодлогохгүй болож 2-3 хэд хорлон тэгсэн хийж чадаагүй байсан шүү дээ чинь тийм ээ. Ийм болчлоо. Тэгээд би одоо өөртөө ч нэг л ийм л юу болцох гэж байна. Яг хоёр хүний цаанаас дараагийн асуудал дээр би өөрөөр чинь дэмжин бодно. Энэ удаа тэгж хөрчээ гэж ирэхгүй. Тэгвэл зөө тэрч бас аюу сайхан найзууд байсан. Тэгээд би ихэнд автоматарт тэг явуулдаг. Би яг ямар ажилтгалгүй ууш ажилтгалтай юм. Би заавч минь дөрөв шунаад явдаг. Тэгээд хийцээ. Тэгээс үлд нь танахынд нэлээд зэмлүүлсэн л дээ. Тэр чинь нөгөө эхлээд асуудлаа хэлцчихэд байгаа юм. Зөвхөн байгуултын хамгийн сүүлд зөвхөн байгуултын асуудал хэлцдэг анзаргын таамт байлаа. Би ингээд нэрэн чинь ингээд яцсан. Сумын иргэдийн хурлын шийдвэрийг иргэд юу болгочлаа гэсэн байдлаар л хандаад ах шиг байсан. Нэг тэгсэн юу би тэгээд тэр юу хэрэг та сумынхаа иргэдийн хурлын шийдвэрийг дагаад явчихсан бол танаас би хамгаах авах байсан юм байна л да тийм ээ тий. Тэгээд таны дараагаар чинь үлзий оруулаад хэд ахиж уралдаж байгаа. Тэгээд нэг тийм чинь нэг сүүлийн жил нь илүү тийм ээ. Сүүлийн 6 сарын ч илүү.
жинхэлж өгсөн шүү дээ. Тэр үйлцэн байгаас би гэж сумын цэцэг ажлыг авч ирсэн. Тэгсэн бэ. Та ч тэгээд юунд нэг тусгай хамгаалтын захиргаанд байж байгаад тэгээд гавьяаны хамгаалтын суулгуу тэгсэн. Саруулнаас. Саруулнаас. Тэгээд тэрнээс хойш одоо ингээд ном зохиолууд хичээл. Баахан цаастай л суудаг ажилтай л нэг ном гаргалаа нэг ийм хөл юм. одоо хэд дэх ном гаргаж байна та чинь? Энэ 24 оны 11 сарын байдлаар 17 оны болцсон уу? Болцсон. Хамгийн эхлээд нэг домгийн тухайн ном биччихээ л та. Хамгийн эхлээд бүхний тухайн ном бичлээ. Тий. Бүхний тухайн ном чинь энийг бичсэн тийм байна. Энэгүүд тайлгын шаргу бүхийн гэвжийг бид баярлуулаа. Тэрний ширээ бичсэн шүү дээ. Тэр үеийнхээ юу та нэг яриатай ч та бас нэг тодорхой хугацаанд байгуулагдсан түүх мөхөн жахан гажицсан юм шиг энэ яваад байсны таавчны залруулсан байсан тийм ээ. Тий. Тайлгын ширээ бүхийн гэвжээс яг одоо явал нөгөө бүхэн оюунгийн бүхэн холбоонд орчин өндөр баяр татгажсэн сэл олон жил ажилласан хүн шүү дээ. Тийм тэгээд одоо өөрт чинь хүсэл тавьсан байсан. Би одоо энэ албыг ажлыг олон жил хийлээ гэж тэр ус байгууллаа. Тийм учраас ажил явахдаа ч одоо явахгүй ч одоо хэцүү ажил. Тийм учраас одоо энэ чинь аль байлжтай энэ солигдмаар байна. Одоо өөр хүндэг мөр байна. Тий. Тэр ярен дээрээс нэг яасан байх юм. Юусэн амжилт гарах юм байчлаа гэж. Нэг сумын наадамаар анчид хоёр нь сумын занч цөөн төрдөг болчихлоо. Гадны цолтой өгөхрээд л наадмын авчирсан тэгэл зан төрдөг юм биш үү? Тэгээд аймагт байдгүй улсад ч бүр байхгүй юм чинь тийм. Тэгээд ээжсэн чинь та надад ярьсан бидтэй нөгөө шаруу гэдэг үний тухай. Тий. Энд чинь одоо мөнгөчрөл арслан энэ гэдэг бас нэг яриад байсан тийм. Тэгээд тэр ном дурс байгаа. Юуг даргасан антрал. Тайлгын шаруу гэдэг хүн чинь жоохон тийм нутаг орныхын даны жоохон хомдож өөд болсон байдгийн болов уу гэмээр нэг юм ягаад тэгээд бүхэн холбогдлолтой янз бүрийн мэдээ домгууд дээр чинь нэг тэдний тэгээ харагдчихвал бас нэг нутагт нь эргээд буян гიშгэн оршдог энэ гэсэн тийм юм байдаг шүү дээ. Тийм мухар сүсгийн шинжтэй байдлаар л ер нь танд яадсан шүү дээ. Та ер нь ингээд нэг аваад тэгсэн бүл дэвжээ байгуул игээд тийм ээ. Чин өөрөө над ясэ. Гэхдээ энэ баяр татах ингэж орж ирлээ. Одоо тэгээд энэ хүний юу хань яаж дээ. Та одоо энэ бүхэн холбоог шинжил зохион байгуулалтанд хийгээд чи. Тэгээд ямар нь хоёлаа ярьж хөрий гэдэг. Тэгээд гарсан би. Тэгээд яаж байгаа ерөөсөө тэр шаргуун тухай өөр чинь нэрж орж яриад. Тэгээд ерөөсөө тайлгын шар бүхэн холбоо гэж шинээр холбоо зохион байгуулъя. Уртлын бүхэн холбоог болчих. Ерөөсөө холбоо гэлгүйгээр дэвжээ гэдэг чи гэсэн тийм. Тэгээд тэр тайлгын шар гэдэг хүний бар бүхэн холбоог байгуулж дэвжээгээ байгуулж анхныхаа хурлыг хийж. Тэгээд өөрөө бол намайг энэ холбоогоо нэгэнт одоо ингээд тасандар хийж байгуулснаас ш өөрөө энэ холбоог аваад яваа гэж хэлсэн. Тэгэхээр би бол ямар шаналтай байсан гэх юм зэрэг энэ төрлийн бас байгууллагыг бол бас жаахан хөрөнгө төссөн тиймэрхүү байдалтай байж жиж энд байгуулах чинь юм чинь бизнесмен улсууд гэсэн хүн төгсөн гэсэн. Тийм. Энэ төсвийн байгууллага юм бол нэргүй. Тийм учраас би одоо гончгийн гамарт саналтай байна гэдэг өөрч ирсэн чинь за тэгвэл ямар ч гэсэн хурлаар өөрөө нэр бичиж нөө яах нь гэдэг. Тэгээд урлаа хийгээд ясан чинь гончгийн Ганбаатар дэмжигдээд. Тэгээд анхны тайлгын ширээ дэвжиний анхны тэргүүнээр Ганбаатарыг сонгоод тэргүүлэгчдэр нэг дүүн сонгоод. Орлогч тайлгын ширээ холбооны дэд тэргүүнээр нь хэнийг Эрдэнэ чулууныг наримчгийн дугаар нь тийм баяр тэр биш. Тэгээд тэргүүлэгчдэр нь би бас тэргүүлэгчд нь орсон юм адарч яг би харин тэргүүлэгчд нь дөрмийн өвчий санаа байлж байгаа. Тэгээд хэнийг тулга бартыг яаж байгаа сургуульд нөгөө чөлөөтийн дэвжээ өгөө тийм ээ. Нөгөө орчин үеийн гэж та одоо хэвээрээ тийм хэвээрээ дээ матрас юу тийм поролон матрас таних үед дэвжээ оюун данх
өгүүлж ирсэн шүү. Тэр хурлаар чинь анхны хурлаараа аймгийн цалтай өгчүүд нь юу гэлээ 100,000 цагаас сумын цалтай өгчүүд нь нэг хон үлээ. Юундаа холбоонд билээлээ гэдэг. Тэгээд анхны одоо холбоо байгуулагдсанаас шанга төрсэн суманд анх төрсэн эрэгтэй хүүхдийг тайлбар шарвын нэрийг өгөөд холбоон домбурт гэж бас тэр яг нэг холбоо байгуулагчтай нэг хурал хийдэг өдөр чинь яасан шүү дээ. Сумын төвтөрсөн хүүхдээ нүгэ тий. Тэгсэн чинь нэг хүүхэд төрсэн байсан. Тэгээд дараа нь төрсэн байсан. Тэгээд хүүхдээ төрсэн байсан. Тэгээд хүүхдээ байсан дандаа хэлцүүтэй. Тэгээд нэг хүүхэд төрсэн тэрэнд нь нэг зодгшуудгийн тэр өгж яасан маш байсан. Зодог утлаас бусдын гэсэн л дээ зодгшууд юм. Зодгшуудын малгайтай тэр өгч. Тэгээд тэр нэрийн нэг хинтээ явж ирсэн. Бид нар бүгд явсан. Зөө. Өмнө нь ихцэд нь хэлээд одоо юм шиг үү. Тэгээд шаруу гэдэг нэр өгсөн гэж байна. Шаруу гэдэг нэр өгсөн. Тэр хүүхэд одоо хотод байдаг гэлээ. Би яа гайгүй сайхантай тийм хүүхэд байдаг гэсэн. Тийм нэг дүүх байна. Энэний дараагийнх нь болохоор тэр өөр чи яриад байгаа тэр бол да домох хууч. Тий. Тийм. Энэ ном бичээд байж явах мэдчихэж штэ тийм ээ. Одоо ерөөс аман думг манай сумд ч юм бол маш их байдаг. Тий. Цаасан дээр буусан юм байдгүй. Тэгээд нөгөө аман думгуудын сэргэлэн хүмүүс аваад өөр газрын болгоо олдчихдаг тийм ээ. Тий. Зохиол мохол янз бүрийн юм дээр хэрэгжилсэн явж байдаг. Тэгээ ямарсан нэг яах хэрэгтэй байна гэсэн санаа өгөөд явсны нийтийн болж исэн дэрцэх гэдэг. Номоо ямар дизайнтай хэвлүүд бол гоё юу гэдэг тийм. Хотод ирчихэл номын дэлгүүрүүдээр орж үзээл. Би ч одоо ном сүүлийн үед ийм л хийдэг болсон юм байж таг. Үзүүлээд явж исэн чинь та нэг надад нэг нэттэй юм ярьж ийж үлээ. Тийм ээ. Самжийн мэдэн нэг юм анзаарууд байгаа гэж харна. Гоё дизайн нэг юм ярих гэж юм бодоод өмнөөс интернет дэлгүүрээс харж ирсэн тийм. Машин руу явж ирсэн шүү дээ. Дараагаа сая энэ номын төгс нэг юм анзааргүй гэж харна. Тэгээд энэ номнуудын хэвлэлийн дизайнуудыг л ярих юм бодоод ямар юм уу гэсэн чинь. Сая энд ингээд номнууд үзэж явсан чинь таньдаг хүмүүс номнууд их байна. Бүгдээрээ чат хийсэн байна гэж асууж байна тийм. Тэр үед яасан тиймэрхүү сэтгэл төрөөд исэн юм уу? Тий, одоо ингээд нэр нь ном аваад үзэх тэр зэрэглээ. Дандаа нас орсон хүний ном гарч ирдэг. Тэгэл хүн жирсэн ном бичээл тэгэл утгыг яваад байдаг. Юм болоо гэж бодсон гэсэн юм байна. Тэгсэн чинь зүгээр л байгаа тийм ээ. Одоо тэрнээс чинь хоёр номны нөө тийм ээ. 2007 байдаг лөө. 8 он байдаг. 8 он. 7 онд л бичээд 8 онд гэсэн нь бол. Энэ 11 онд хэвлэгдсэн байна. Энэ номчтой нэлийн цаг хугацаа шаардж гардаг. Хамгийн сүүлд чинь та яг уянгийн сүүлд чинь түүхээр хийсэн үү? Захиргааны түүх үү? Захиргааны түүхээр хийсэн. Наад чинь нэлийн үсэр ном болох шиг болсон даа. Энэ захиргааны түүхээр хийгээд тэрний өмнө Лотондрыг санхүү хийх байлгүй. Аймгийн санхүү бас байсан тийм. Тийм. Боён нутгийн газар усныг юм шиг байна. Энэ их гоё ном болсон юм лээ тийм. Тийм наа чи зүгээр итаан болсон шүү. Наадах олон хүн ором харилцсан бат. Тэрний өмнө өөрийнхөө аавын оргийн ном дээ. Тэгээд энэ аймгийн хаан хэлсэн 90 жилийн ном энэ нэлээд өсөй юм болсон. Ер нь сүүлийн номнууд чинь тэгэл чамбайгаар усмал том болоод байгаа юм байна да тийм. Одоо тэгээд ялчгүй одоо хийж байгаа ном чи ямар ном дээр явж байна та? Энэ Өөрөнгө аймгийн алдартнууд гэж Өөрөнгө аймгаас төрсэн Улсын Баатар, Хөдөлмөрийн Баатар, Ардын Цолтон, Төрийн Шингэлтэн, Гавьяц Цолтон гэсэн ийм 5 чиглэлээр тэрийн хайрах шиг өртсөн хүмүүсүүдийн алдар намтар түүх зураг хэрэгтэй орч байгаа. 1930 жил болох юм байна да тийм. 1936-наас хойш яасан. Одоо энэ хуудсан том 1136 олцсон л яваад шүү дээ. Энэ нэлээд цуцсан болох юм. Хичнээн хүн орж байна одоо. 400 гаруй хүний нэмтэр болохоор шүү. Одоо хэдэн цуглаж байгаа.
Одоо гайгүй цуглахын хувьд бол ер нь гайгүй болсон шүү. Одоо 30 тонны материал би зарим их материал нь эртсэн, олдсон байж байгаа. Зарим нь олдоог байгаа. Тэгээд ерөөсөн л нэг 10 гаруй хүний материал орохгүй юм л одоо за яг тэгэл нэрээр нь тэдэн тийм үлдэрсэл авсан гэсэн юу чигсалт одоо энэ чигсалтаар ийм чигсалт ер нь жоохон түрүү ийхүүд нь олдсон ямар байд юм. Эйгүү шүү. Ер нь яг тэгэл гэрчээлэх юм аа усч гэж. Одоо нэг тодорхой яасан. Тэгээ энэ юу нэг бүхий номон дээр ч юм бол бичигдсэн байсан. Гэхдээ энэ номыг яагаад энэ бичлэг сонирхож үзэхээр залуучуудад яг тэр мөнгө чиргал арслан тэр тайлгийн шарав гэдэг тэр хоёр донгтой бүхий талаар таныг яхан тодруулаад яриатай. Та ч одоо тайлгийн шарав чинь Латгон дээр яг л энэ уурангай говьнгийн жинхэнэ тэмдэг ангийн хүрэн дээр л байсан юм л дээ. Тэр нь яагаад ангийн хүрэн дээр байгаад гэсэн гэхдээ дээргийн хүрээдүүд чинь то юу яадаг гэсэн юм бэ? Бүхийхэн сүлтийг то сар жилд нэг сараар ингэж тэрнийг хадгалж хамгаалдаг сэргээж барьдаг тийм юмтай байсан. Тэгээд тэр яг дээргийн одоо хүрээнд төр чинь бас тэг гэж байсан байх шүү. Хамгийн татгалын тэг дотор бас тэр болгон хүн ордгоо тийм юу байдаг. Зэрэглэлийн бүсгүй юм шүү дээ. Тийм байна тийм. Тэр яг тэр бүхэн сүлд хадгалж байгаа үед тайлгийн шарвал таалцуулж явчихдаг юм л байсан. Тэгээд тийм дотор нэг гэр байстай гэдэг байсан. Тэн дээр тэр гэртэл одоо хамгчрын байдаг байсан баг ярьдаг байсан чинь ломдоо. Ягаад өгтөн зэрэг яг тэр үеэр л өгтөн зэрэг ломнор тэр нэг 15 шиний 15 шиний 8 битүүн гуравт ч одоо насаа хоолддог. Ломнор ч одоо тийм үед дандаа махчаандаг байхгүй юу. Яг тэр сартаар л тэр бүхээс л татгалж байгаа сар. Тэгээд ломнор доотлын ломнор ярьд юм байна л да. Энэ яхаар энэ том ломнор махидгүй байх хэрэгтэй. Яагаад энэ махчаанаа энэ гэрчлэлчээр байна гэдэг. Тэгээ нэг гэрлөө хоёр ламаа юусан. За энэ гэрд саваа өдөж үзэх гэж явж байгаа. Тийм ямар шүү. Энэ гэрд хэр нь юу байна хоёр мэдчих. Ингээ уусан чинь нэг хоёр лам чинь ирээд юу байна гэсэн чинь нэг л том том шаарлам сууж штеп. Нэг л том цоцоо ирээд юм чинь энэ манай энэ талаа байдгүй столножин каршлан бар марна л гэдэг байна. Тийм л амт юм байна. Хоёр өөр юм ярьдаг тэрсэн. Тэгэл учрын шалгаагүй байсан. Тэгсэн чинь л бүхэн хосолтыг алдатлаа нэтрэл бүү болт юм шүү дээ. Тэгсэн чинь манай таац ихч болох том зэрэг одоо хүрээ хийдээсээ хол ламраар байхгүй шүү дээ. Тэгээд таацыг нэг юм хоёр байсан юм шүү дээ. Тэгсэн чинь л илээж хаврат болж гэлжсэн чинь хооч дууралгүйсэ бүхэл аалгангаас чинь том шарлам ороод ирчээ. Тэгэл лом орчлээ гэлж мал гоц болно үстэй бөөн юм болвол дэвсчгөл тэгэл нэг ламыг цуулгаал. Тэгэл цуулал тавхтаа юм авчихсан. Хараад хараад хэдийд байгаа юм байхгүй. Тэгэл нэг ингээл яг таван дундраал тэгэл нэг харах нь таван хасарч тийм юм. Тэгээд намар яахан ороод болж исэн тэгээд нөхөр нь их л өсч байгаа юм байна. Юу яа марчин жиг. Ханд хөрцөн байсан тавааны хайртай чанаад. Тэгэл нөгөө тэгээ өгчтэй нэг болонд. Тэгээд ясан чинь гүшгэлэл барахтлал идэлэх юм. Тэгэл нөгөө тийш яриад нөгөө хоёр явт нэг мөчн нэзэн байхгүй дцэн. Тэгэл дуусчт юм л да нөгөө тийш. Тэгээд тэр гэр эзэн аваадан гараад гарыг дахад гараад за энэ хүн жирийн хүмүүс байна. Хойлоонош одоо энэ хүн манад хүнжил тарамтай. Ээлжилж явъя. Харж байна. За нэг л нүдэ аних юм бол чи тэр тэгэл сая махан байхгүй болдог шиг байхгүй юм шүү. Нүд чивчлэхгүй ээлжин тэр юм гэдэг. Тэгэл орцч гисэн нэг л амч яхаа сайхан татдаг ч. Тэгэл маргааш нүглээ босоол цайцуулал үйжсэн чи гадаа тэмээ авах урт юм байна. Гараад ирсэн чи урт том хөрлөөсөө хараа бууж ийн гэн. Тэгэл орж ирсэн чи чи ингэж ийдгүү хэл нөгөө ламайч харчаал бүсний дэм авчулсан сурыг л яаж байгаа нөгөө хүний чинь хоёр гарын ингэж боохол тохиолдол болохоор ч үгүй.
Тэгээ нөгөө хоёр хүнд чинь ч мэлгээ хацэл хөрмөстэй бүчрэлтүүлэх юм болж юм да. Тэгээс үлд нөгөө нөхөр нь юу болов яав гэд ингээд ашаа тэгээд амт хүнээс ирсэн чинь уянгийн хүрэн дээрээс бүх хонсолтой гэлтэж тайлгын шаруу гэдэг хүн олж бод буцаж байгаа юм гинэ гэж. Нөгөө хүн бас орж ирсэн хүн нь тайлгын шаруу гэдэг. Тэгээ орж ирсэн хүн гэдэг нь тайлгын шаруу байсан юм байна. Тэгээд тийм л том хөвгтэй юм лээ. Тэгээд юу яасан гэсэн тэр хүн чинь зайлвал ихтэйг амьдардаг байсан. Нилээ ядуу зүтүү амьдралтай байсан. Сүүлдээ хүрээ хийдрүүгээд үнэ шавхтаа болоод. Тэгээ бас нуулгай зилгээд харддаг хэрлүүлээд хэртэйг орж хийж тоол болтноос гарсан юм лээ. Тэгээд уянгийн хүрэн дээр дотор газрын том зурхаач нар ирээд. Тэгээд танайх одоо тэр консультыг харж хандж явсан бүхэн харж хандлаггүй хийж одоо зөвсөр нэг харагдсан байна. Танайд ой үедээ л бүх төрөхгүй юм байна гэж. Тэгээд зурсан юм лээ. Тэгээд тэрнээс хойш нэр нь ерөөсөө аймгийн хоёр арслангаас хойш чинь бүх ялгүй эсэргэлтгээс алигтай том бүх чирэн төрсөн улсын цэлтэй хүч авалгүй байж байгаа. Тэгэл би тэрийн юундаар ирж тайлгын шаруу дэвжээ байгуул. Тайлгын шаруу дэвжээ байгуул. Тэгэл аргаж яаж. Наад чи бас их сони юм байна шүү дээ. За тэр дэвжээ байгуулснаас хойш бол ингээд улсын цултан аймгийн цултангууд бол нэлээд төрсөн юм шиг байна. Тэгсэн тэрэнгүүд бүхний сүлд таацсан ихэнд очсон гэсэн. Ер нь унаа тэр аймгийн арслангууд аймаг улсын цултангууд чинь дандаа таацаас гарсан юм шиг. Тэгсэн шүү дээ. Тэр бас их сони. Наадах чинь би ерөөс анзааргүй нэр юм тийм байх шүү дээ тийм ээ. Тийм наадонтой шиг. Тэр явсаар гал тэнд л очсон байгаа юм. Тэгэл тэндээс нь л тэр хэдэн цаг одоо ингэж аймгийн арслангууд гэж чинь дорчхтугаа жаргалтай хаанбугаа жаргал ямарсрын жаргалтай тийм. Заануудаас гэхэр чинь лавх жаргалтай. Тэгээд дашторчгоо чинь доо эцэг нь нацаг гош одоо жингэж яргалтай юм тийм жаргалтай. Тэгэл аймгийн начингуудаас гэхэр чинь цэрэндэрч жаргалтай. Бат гэрэл чинь одоо жинхэнэ үндсэн жаргалтай. Манд хоёр жаргалтай. Эрдэнэ нүчээр жаргалтай. Одоо тэгэл хэдэн юмуд чинь одоо улсын гарцхан жаргалтай. Тэгэхээр бас нэг тийм юм нэр байна шүү. Байж болох юм биш үү? Наадах чинь нэр санзааргүй. Тэгээд яг тэр нэг дом түүхийн тухай ном бичүүлэх гэж яхаа таны бичиж явах үед чинь яг тийм байсан байхгүй. Энэс ч өмнө манай нутгийнхний хөсчүүл ярьдаг байсан юм өөр газар болсон болоо. Кинонд орчдөг, зохиолд орчдөг. Тийм байсан. Манай ч одоо нэг бүр их л хөлгийн үеийн түүхтэй домогтой ийм нутаг шүү дээ. Тийм шүү дээ. Мөнхширгал нарслангийн чинь болох тоон одоо тэр тэг рүү баян тэг рүү очтон сурсан минутыг ингээл бөөн юм ярьцгаад юм л да хаасан богдыг хин ч гэсэн манай нутгийн хүнлэгээл ингээл ярьдیں۔ Мөнхширгал нарслан чинь бол ялчгүй л одоо тэр жаргалтын хошооны буудал гэж байт юм да Яматаас доор. Жур гэж хэдэн тэр жур тэнд л хаварж ичсэн. Тэгээд тэр хараалч одоо юу гэж тэр үе бол хараалч татгаар явцсан хүн л гэж ярьдаг байсан юм л да. Зуныхын сар хорон дэлтэй шамарганаар хэдэн хантайгаа хөсөлтөл хамт ирсэн хүнтэй дэлтэй жоохон хөгцөг зүгээр хахад арслан гатгаа болно сурчижсэн юм лээ. Тэр хүн чи одоо тэгээ яг хэдийн үед амьдарч байсан үе. Тэр ташгийн үе юм уу? 1800 оны үед амьдарч байсан хүн мэлээ. Ер нь тэгэл манай хин чи харуулах хин штэ. Миний авах чи харуулах хин. Манай сумаас сайн манай сумаас явах сайнны хөшүүнээс хөвсгөлийн хойд тэр 5 харуулт сайн чинь одоо хүмүүсүүдэн томилж харуулт гаргадаг байсан. Тэр үедээ харуулт гаргахтаа болох том зэрэг бас тэгж гадны газар очиод юу хөл алдчихааргүй. Яриа хөвөтэй бярч чадaltaй хөрөнгөтэй шинэтэй тийм улсуудаа томилж өгдөг. Хүний газар бас яачихгүй гэж тийм улсуудаа томилж өгдөг байсан байна. Тэгээд шалгууртай байсан. Тэгээд мөнхширгалч ч одоо тэр хойно юунд татсан харуулсан. Тэгээд тэр тухай аймгийн нам орооны наримчгийн дэр байсан байдаг л хэлцэн дэр байсан байдаг л Сэрэн гэдэг хүн тэр энэ мөнхширгалчлан энэ хөсгөл аймагт чиж яасан удам цэтрийн талаар маш тодорхойлсон тийм юу гэдэг. Тэр нь л хотон зэрэг би бүхэн юмдаар бас оруулсан.
яалчгүй л одоо тэгэл манай харуул ихний л энэ харуул бол төрөл бишилдээ хоорондоо гэхдээ л манай хошуу манай сумаас манай амтгаас л үсгийн харуулд орчоод харуулын албаанд дуусгаад тэгээд нутагтаа ирээд тэгээд үүд тусан байна. Тэгээд үүд тусан тийм л. Зарим нь тэндээ үлдэж исэн, зарим нь наашаа явж исэн тийм л юм лээ. Дамдаа урган ээж мэт чинь бол тэндээ л өнгөсрөл урслангийн удам шүү дээ тэр чинь. Дамдаа урган ээж тэр баттэлгэр хүлээ. Юу яастаа марчичээ тэр чинь ч одоо тэнд суугаад тэнд ирсэн юм л. Зөв. Сайнны хөшөөний хүн. Сайнны хөшөөний хүн одоо цайсууныхан дэж хүртэл ирч одоо энэ хангагчныг арай өөрөөр нэрлсэн байдیں۔ Тэр хайрхандаа цайсууныхан дэж өргөдөг мөрдөг гэл тэр ярьлага өгтөн тэгж өгсөн байсан. За тэгээд одоо хавьяаныхаа мартан сууц зүүнээ хийдэг ажилтгал бичгийн хүнчтэй өөр юу ихэд тийм үү? Одоо ч шалаад тохиолж одоо ингэ номоо бичээл үзэг цаасаа ирэл байсан ч ганцхан хийж явахдаа хэлэхэр за ганц хиймэртэй юу? 90 оны ихээр муухан за яг ничгээр явж лээсэн тэгэл муухан чи юусан муухан гэдэг. Бид нэг юу яахгүй би чамд нэг нэттэй мэрий. Манай Чинзэрдэр ангийн орлогч сонгийн одоо сайд байсан Чинзэрдэр тийм байсан шүү дээ. Тэгээд сүлтэн ч одоо би Чинзэрсэн албан дээр бас болохоор Чинзэртэй бол нэлээд татна хамаагүй өөр зүрхэн бүх юм ярьж өгдөг. Тэгээд би тэгээ Чинзэрдэр би нэг юу ярьж чадрий. Хэд улсаад нэг хэл тавьж чадрий. Дорнгойн туршлагыг судлах тийм нэг юу танилт ярьж өгч материалыг юм байна гэсэн чинь. Тэгэл тийм бид нар явчихлаа. Тэгээд бид нарт танилт яаж гаргаж байгаа. Дорнгойн гэхдээ бас ажил алдаагүй бид нар дорноод орчоод нэлээ юм үзэж хараад тэгэхэд хэн өнгөрдөг хэмжээнд дугаа ажиллаж байгаа. Тэг өнгөрдөг нөгөө хэн дарга байсан. Цэвэрч хэмч одон чимдэг. Одон чимдэг дарга байсан тий. Тэгээ бидний бас сайхан хүлээж авчихсан зайлуулаар тэгээд бас нэлээд савг ажлын бас гайгүй юмнууд тэндээс үзэж харчаа. Тэгээд нэг бүрийн томилж гисэн бид нарт. За чи энэ хүмүүсийг аваад газарчлаад одоо тэгээд энэ яах ёстой тэр бүхэн яагаад хэрэгтэй. Тэгээд тэндээс нь дагуулад бид нар сая явт юм аа. Тэгэл яг хад гадуур жаал яваад тэр ялаад гэсэн чинь скватер лүү хиннэлээд манай нэг нь Устон гой 8 нэг боллоо. Өөр элдий хавч хэрэг ястай юм байна. За юу авсан гэсэн. Юу байна гэсэн чинь чүтэнц. За очиод 11 гурдаг 8 тэнтэл. Тэгээд тийм үгээр бүгдээр л бодож үзсэн. Нэр тийм байна. За төвлөрөөс ерөөсөн тэрний чи яхахын дараал байгаа мөнгө нээлж аваад тэгэл яч. Ачуулчи хэдүүлэн тэгэл яваад. Тэгэл нөгөөдхөө яд юм аа. Дахин шүтэн старт ямаас тэгээд тэр одоо яаж чиглэл одоо наашаа жаа тэрэгтэй байсан бодвол тэр орж өрөнгө явуулж байх тэр байсан тийм толгойтой өхөнд явдаг байсан. Тэгэл нэг өдөр өрөндөө сууж исэн чинь нэг нь хараад ирсэн чинь баларч ялч. За яа гэсэн чинь нөгөө наймаар чи яг бидний авсан нэрнд үйд юм ах шүү. Тэгээ болраа. Гү яач гэсэн чинь гү нэр тийм байна ингэ. Тэгэл ганц төгрөгний онцахгүй. Гараад нөгөөдөл дээр орлоо гэсэн чинь нөгөөдөл чинь тоомс. Энэ зурагаас ууж та алууж яан л гэл нэг хинэн чиглээд ирэх. Нөгөө мэргийн арга бас нөхрөл буруутсан. Яасан гэсэн чинь гү яачгүй нэр нь яг бидний авсан нэрнд үйд юм байна. Тэгээд нэг жил нэг 2 жилдээ ч юм уу юмчлээс цайны сүмний савд хийх. Тэр хүн бэлгэнд өгч яах юм байхгүй. За тамир хүн хөл бол хүн бэлгэнд гэсэн тийм шүтэн зич ямар хүн бэлгэнд хэлтэй. Шотод юу гүйжсэн гэхдээ ах нүнтэй гэн. Юу цайны сүмний савд 2-3 жил амттай явчихсан. Тийм нэмээ ээжсэн. Тэр ингэр юунд жаргалтай натлын даваатыг 2 ингэр л атчаад. Чи хэдэн он блэ? Тэр чинь 8 оны намар. Тий 8 оны намар.
12 сард баг тийм ээ намайг наашаа явцсан хойно л устсан байсан. Тэгсэн чинь тэгэхэд ер нь муухан материал бүрдүүлсэн байцаагч л өөрөө шорон төвчхаар юм лээ. Хамгийн аюул. Тэгэхэд манай өөрөө чинь одоо тэр өөрөө чинь юм байсан доо. Манай ч одоо байгаль орчин томж унаатай боос шийдэм тэгэл камер юунаас болол өстө бүхэл юм байлаа шүү дээ. Ер нь тэр талаас нэг хангасан шүү. Сайн байсан шүү дээ. Тэгээд бичлэг хийж исэн баг. Камер имжлэг. Камер имжлэг. Тэгээд тэр нэг юундаар нь тэр намайг мундаг шалгасан шүү дээ. Бүр эндээс нөгөө тусгай хувцснуудыг шалгадаг юу гэж юм байлаа шүү дээ. Тийм ээ. Цагдаагийн мөрдөн гэж хэлв тийм. Тэрнээс ирж цэнцэн битрийг шалгаж ирсэн. Тэгсэн чинь одоо ишиг гийг одоо бүдүүн болгож нөгөө хүний төлбөрийг хөнгөлсөн гэж. Тэр чинь өндөр өмтэй шүү дээ. Ишиг чинь болов. Тэгсэн чинь камерын бичлэгэн дээр би асууж байгаа маа. Энэ одоо ямар насны хэн байна гэсэн чинь цаанаас нь наа чин борлон гэдэг юм аа гэдэг. Тийм югаар нэг юм харж байгаа. Тэгэл тэр мөнөөс санаавал тэгээд тэр шалгалтын материалын энэ трибунуудыг бол маш сайн хүлээлтж яаж яхан зөв юм байна гэж бодож би энэ шалгалтын материалыг энэ ганд болон хүлээл гэж гисэн материалыг бол маш сайн бүрдүүлж яасан юм. Сүүлд нь уншиж үзэж байгаа. Энэ юу тийм юм бэ мэдсээр байна. Тэр таныг уянгад байгаль орчны байцаагчаар ажиллаж явах үе чинь энд хүнд байсан үе шүү дээ тийм үү? Хүнд байсан үе тий. Тэр их олон нинжаатай тэр их нөгөө 2006 оны өршөөлөө хуулиар чинь аимшигтай хүн дээрээ лээ. Тэгээд бид та хэдийгээр л засаг даргын хувьд за ямар ч гэсэн л амиа алдчихгүйгээр юм хэмжээнд л юм бүрдүүлж гэж тэгээд тэгэхэд би нэг зарим нь ч одоо хууль бусаар авч өгч байсан бах уу тийм ээ. Тийм ээ. Ямар л тийм тусдаа төсөөлөлттэй байсан. Тийм тэр одоо газ химбо тэг камерын бичлэг станц тэр би нэг хүнд юм хийж байгаа хүнд урмын үгэл бас их ташууруулдсан шүү дээ. Тэгээд нэг тэр бид нар байх нүүлэлт болсон юм аа. Бүх сумдын байцаагч нарыг энэ дуудаал тэгээд аймгийн цагтаа тэр чигээр баг ирээд тэгэл өргөн нүүлэлт болол ингэ яасан. Тэгээд тэн дээр аймгийн цагтаагийн нар дэвтрэнда бихут. Тэг хамгийн сүүлийн төгсгөлийн хоролтоор үг хэлэхтэй. Энэ бол онцгой бихтэй уян бол хаач ямар ч сумдын хүндэрсэн газар байхгүй. Энийг бол өндөө аймгийн төвшөнд ажиллаж ирсний хувьд бол дорцсон бол үнэхээр яаж ийн аймгийн төвшний ажиллаж ирсэн хүний хувьд энэ сумыг нэг эдийн зэрэгтэй байлгаж байна. Тэрнээс л бол тэр болгон хүн авч явахарг болцсон ийм хүндэрсэн газраа гэж тэгж хэлэхэд нь бас л тэр олон байцаагч нарын дунд тэгж хэлүүлээд суучих чинь надад бол сайхан санагдчихлаа тэгээд. Тэр үед чинь одоо тэгэл асал хүнд байсан шүү дээ. Хэцүү байсан. Тэгэхээр эрүүл хүнтэй болцохгүй тийм ээ. Тэр янгэр яг хэдэн оноос эхэлж тэнд нутагчсан юм. Хоёлаа энийг төр орхиод юу нөлөөлөөр гаргат. Бүр 80 хэдэн онд л тэр даваат доо 80 хэдэн онд л тий 2 ангир ирсэн юм байна. Ирсэн гэлээ тий. Тэгээд одоо бөмбөхийн даваат гэж ярих үү? Бөмбөхийн даваат гэж ярина. Бөмбөхийн даваатын ихний бонхонтын нуруу. 2 ангир ирээл тэгээд дэрэм 2 байсан юм болоо да. Тэгээд бас найс цаашин гүйдэлтэй байсан баха. Тийм ба. Тэгээд эн чинь одоо 2008 оны тоол орчин бид нар чинь 103 янгэр бүр яг нүдээс тоолж илээ шүү дээ. Тэгээд одоо бас нэг хөндлийн өвөртэй явахтай 33 янгэр тэр налга энэ төр гэдэг тийм байгалийн галагч нь лавдарч тэр тэгжсэн. Тэгэхээр одоо тэр бас нэлээ өссөн байсан. Тийм байна. Тэгээд тэрний хамгийн сүүлд нь анхны 2 янгрийн нэг нь бүр 2010 хэд он баг шүү. Өгсөн байсан. Тэгээд хин ташрын чин еврийн юмдаа аваад ирсэн өрөөнд нь байгаад байдаг байсан. Тийм л юм байна. Тэр байгаль хамгаалахтал тэр нэг сүжиг бишрэлж гэх юм уу нэг тийм ашигласан тохиолдол тэнд бол
гарсан юм билий тийм ээ. Тэгсэн тийм. Энэ ерөөс оролдож болдгүй юм шүү нэтрэгээ. Ерөөс бол гол сурталчилгаа шин тэр л байсан л да. Ер нь нөгөө л гүйжва ганц хавар гүйжва таруугыг оролдож болохгүй энэ чинь албан ажилтаа явж байгаа тэр хэм юугаар л бас тэрний чинь манай нутгийн тэгж л яадаг байсан. Тийм тэгээ сүүлдээ бас сурталчилгаа амжилтгааны юм чинь нэлээд хийдэг байсан. Би сүүлдээ улсын цэцгийн газар очицсан хойно ч гэсэн юуныг 8 нуурынхан орчны өсөлт оруулаад бас тэрлүү чинь бас нэлээд анхаарал тавьж цаад жаргалтын сургууль мөрөлдөр Багдаар нь очиж хуралмуурлын сургуулийн хүүхдүүд сурталгаан төр хийж бас нэлээд яадаг байсан шүү. Аль болохоор нутгийг өмссөн. 8 нуурын ширээт нуурын загастай холбоотой чинь бас та тэрий чинь хамгаалт нэг бүүн тэгсэн. бас нэг амин өрссөн юмд ороод явсан сурахтай байдаг тийм. Чи намайг засаг даргаар очихоос өмнө. Тэр онд юм шиг байна уу тий? 3 онд уу 4 онд уу? Би чинь 4 оны 11 сард очсон шүү дээ. 4 оны 11 сард. Тий. Тэгвэл 4 онд л юм байна. Би өөрөө чи ирсэн сошиал үстэй нэг хотод нэг барыг нэг саршгүй ажилласан шүү дээ. Бас томилтоор ангиас. Тэгэхэд ангиас юу намайг томилт олгож явуулсан ч гэсэн. Тэгээд тэр яасан гэх том зэрэг юу яадан 8 нурт загас бариад байна. Улсууд ирсэн гэж мэдээлэл ирэхгүй. Мохон нуурын наатлын чогдонгийн даваандаар очиж чадаач нааталт нь тэргээ машин тавьчаад тэгээд ихцээрээ яг нэг усталгаан төрлөө чиглэж явган буулаа. Маш их азтай ингээл яг явган усталгаан төрлөө ингээл буугаад ирсэн чинь яг нөгөө загас сураасан газар дээр нь бочтой. Гэсэн чи загсыг чинь нэрсэн сайхан яг машиныхан хിവэр ингэж дийлгээл. Тэгэл ус заал ахид дэлгээл. Тэгэл ингээд дөрвөлжтэй одоо юу байлаа гэхэд ингээд дөрвөл хүн өргөд хараа одоо ингээд жаахан цусар гаргаал. Гүбэлчт юм шүү дээ. Гүбэлчт юм лээ. Тэгэл яг машины хаяутай ингээд цуцуулаад яцсан. Тэгээ сүүлд нь яг ломоор нэг гिचвэл тэгэл салгаад авчдаг. Зөө. Тийм юутай юмдар буучдаг байна. Чин бас нөгөө бас нэг баарад явж байгаа тэгэл үлддүүлүү бас нэг шорон гихэнтэй дулчгаад нөгөө хэрэгсэл машинд орчихсон нэг орсон гэдэг нэг гутгдлуулсан гэдэг нэг юм байдаг чинь. Тийм. Юу баарад ер нь хэцүү юмнууд их тулж ирсэн шүү дээ тийм. Ер нь тэгээд хяналттай ажил тэгээ байгаль санхүүгийн хяналт л сайхан шүү дээ. Ягаад гэвэл бүх юм баримттай цаасандаа өөрснөө гар хөлөө хоосгож зурсан гүй гэж болтохоор байхгүй. Тэр бол цагаан цагт нь ажил тийм ээ. Тэр бол байдаг юм байдгаараа байна. А байгаль орчны хяналт гэдэг бол үнэхээр хэцүү. Баримт байхгүй нэгдүгээр. Хоёрдугаарт үргэлж эрсдэлтэй. Ер нь эрсдэлтэй. Тэгээд бас нэг буун төртөхөд бас төвчээсэн юм. Манай өнгөрдөг фурд авчиг сэргэлэн мундаг салуу байсан шүү дээ. Бас баталцын кэрэд юутай таргуулаад байдаг байх байдлаар. Тэгээд 2 өдөр хөөсөн чинь нэг нөхрийг барилаа та. Тэгээ яриа суужсэн чинь харин өд чинь дуурууган цэнэгтэй боосон ч тэр нь. Хусгий шарвал надраа ингээл ясан чинь пүрүдэг дарж унаал тэгэл ясан тэгсэн чинь зайл бас яхан тийм мэдрэлтэй юмтай хөрөөсөн л хойнд болж чад. Тэгээ тэр бол бас л тэгэл дарсан бол тэгэл ингэтэл бад ихтэл тэгэл дууссан шүү дээ тэгэл. Тиймэрхүү үлдээ юмнуудтай зөндөө таарнаа бас тэгээд гидсэн хүртэл өргүүлж явлаа бид нар чинь самрын югаар одоо тэр хараал гэдэг чинь би бол байдаг юм байна гэж бол ер нь л үгүйсгдэг үнтэй тэгэл тэрнийг яг л бол би байдаг юм айл гэж бодчихсон шүү тэгэхээр ер нь ингээд тэр одоо байгалийн хяналтыг гээл явж байгаа чинь өдөө гадаа их юм энэ тэнд янз бүрийн гүйдэлтэй шүтгэртэй энтергээл яригддаг тийм газруудаар явж ирсэн үед ер нь тийм байд юм уу? Тийм газар зөндөл явж ирсэн гэхдээ яг үндэ байгалийн тиймтэй бол өстө таарч ирж байгаагүй тийм байдаг ч юм уу мэдээгүй одоо ямар ч л байсан. Зүгээр одоо элдвийн тийм холгой сэлгэж байгалийн л болгоо шүү дээ чи ямар зүгээр юу аахгүй ш. Тиймэрхүү юмтай бол зөндөл таарч л байла. Батцэд бас нэг мэдээлэл одоо байгалийн орчны хяналтанд бол иргэдийн мэдээлэл маш чухал юм байдаг шүү дээ. Тэгээ иргэдэс мэдээлэл ирээд гэрийн хаана хийгээд байна хэд улсууд энэ бүр бүлэг юу болчих зохион байгуулалтанд орчих.
Тэгээ яваадсан ёо цэмбис улсууд ирчүүд нь ч болцоо байхгүй байна. Тэгэл яг хоолтой маш чигэл тэгэл ямарчлсан танад үсэг хийндэ гэсэн чинь нэлээд дургүй шүү. Би л да ялцчихгүй сумын байцаагч яг л онлайлал тэгэл орлоо та тэгэл өвлжэн дээр 3-4 тийм малын пүнз гэж ярьдаг шүү дээ. Малын хөд юм уу? Эдж хоолндоо хэдгэн зарим пүнзгээл тийм пүнзгээл юм. Шургааган. Тийм хэдэдийн юм руу үстэг ханаа ч нэг л тэггүй л хурац юм да. 200 хоног гарч ирсэн дэс. Пөө. Оо тэр үлбэр гараад идсэн. Тэгээд тэр хүмүүсээс ахалж исэн хүн зал бүр шоронд явсан л да. Тэд нэлээд нөхөн төлбөрч том юм тавигдсан. Тийм томор дээр явж илээ. Мөн тэр ихэд бас уур төрөлжсөн. Өннийх нь бас юу яадаг. Дандаа хушаар хийдэг. Өнний. Яа за. Бас ийбэртэй байна гэж байна. Нэг ингэрийн юуг баг хушийн төвөг хатцсан. Тэгэл гурвал явсан да бид нэр. Тэгэл ерөөсөө чимээ чагнал цугтааж байгаа юм чинь. Хаашаа ч урснаа мэддэггүй. Тэгэл тэр хүмүүсүүд чинь нэг л бидний хараагүй хахад биднээс нууж байгаа юм чи яаж бид нар тарагдах вэ? Бид нар бол ийлгөө юм чинь. Тэгэл цааш нь харуулыг үл бэлэн л байгаа шүү дээ. Хэцүү модон дотор яах юм. Тийм их эрсдэлтэй юмнуудтай бол зөндөө л таардаг. Тэгэхээр тэр хүмүүсүүд ч гэсэн зайлшгүй сүлд нь баригдсан л да баригдаад бас л нэг нь тэр хувцсны чинь юу нь л өндөр шүү дээ төлбөр нь л. Тэгээ бас л зайл хэрэгтэй явчихлээсэн. Тэгээд яг төрийн нэрийн өмнөөс явж байгаа болохоор нэг цаанаасаа нэг юм тэтгээд байгаа юм шиг байдаг шүү дээ тийм ээ. Тэр яг чиний чиний ярихаар санаанд орж ирэв. Аймгийн гандан намаас хамаад багт шалгуулмаар байна гэдэг. Гамбны хамбан их самбангой дарагт 2 удаа уулзсан юм. Ажинсан дарагт. Тэгээ над ихний уулзалтандаар нь хэлэхгүй юу. Театр дуудаад зааха гандан шилгаахаа. Цаав чинь элдв юм болоод байгаа гэх. Тэгэхгүй тэгэхээр би ажинсан дарагт гэсэн. Гэхдээ дарга гандан юм анх шилгаж болохгүй. Яагаад гэвэл энэ чинь төрийн шишнэ хөндлөж шишин төрөнд эдлэн гэж манай хоёр чинь тийм юутай дэмжлэхс би нэгэ шалгаж бэрдэг тийм байгуул биш шүү дээ. Өөр байгуулж шалгах гэсэн чинь өнөр дэгдэм болов авийн хуулийн гэрцийнхэнтэй нэг яриад тийгэлдэг гэсэн. Тэгээл өнгөрсөн гэсэн чинь дахиад бодлаад гэсэн чинь болдгоо доо чи өстө энэ ч хууль юм болохгүй дээ одоо тэгээд болохгүй гэж хэлээ шүү би хуулийнхнаас суусан. Чи яадаг ч байсан 2-3 болчих тэр юм нэг шалгаад цаад үгэндөө нэг ягаад гэж надаас тэр хүн тэгээд яах юм. Тэгээ очиж шалгаад яах юм шалгаад зэлж яах юм жаалж явах юм гарсан. Тэгээд дөнгө хуралдаараа хийчихээ. Тэгээд юу яасан. Тэр үг хэлсэн. Тэр реклам нь. Тэгээд та нарт баярлалаа хөгтүүдээ. За та нар төрийн нэрийн өмнөөс явж байгаа болохоор төр чин та нарыг хамгаалж явдیں۔ Тийм учраас төрийн нэрийн өмнөөс явж байгаа улсууд юм халтдаггүй шүү. Бити одоо энэ тийм ч болчих واخ юм болчих واخ гэж бити юмнаас цэрвж байгаарай. Үний имийг үннээр нь гаргаж яа тавьж байгаарай. Та нарт баярлалаа гэдэг. Тэгээд тэр үгний хэлсэн одоо ингээл явж хаад би чинь төрийн нэрийн өмнөөс явж байгаа бүр тэрвтэл төрийн говцсон босцсон. Яавал гэжтэй гэх юм бас бодогдтол байсан шүү ер нь л. Даан зэвсэгтэй хүмүүстэй ажиллана. Тий. Бас шагшуутай юм тэгэл. Тэгээд яг нөгөө алтны эд халуурлын үе та өдөр ажиллаж явах үе таарсан шүү дээ. Тийм ээ. Тэр их үнэхээр хэцүү байсан шүү дээ. Тэртэл юу яадаг ч гэсэн. Гэхдээ ингээд бас л нэг тэрүүгээр ажилтаа тэгэл шалгалтын юмтай л явж гисэн чинь нөхнөөс гарч шууд над руу миний өмнөр шигдэн дээ. Уурал хвчлээ. Өдөрч хараад. Чи яв өдөөс хараад юм чи. Чи яадаг болох чи их яасан гэднээ надад уншлаад байгаа чи. Хүн чинь амтан алаа өгсөн нүрэн нуух стил гэсэн чи доромжилж байгаа юм яаж байгаа юм. Чи бүгд араа өөр тийш хараа шигт яасан гэсэн чи. Гүн хаа манай энэ гихч бүгдээрээ л ингэж шийдэж штэ. Тэгж авдаг хатаад гэсэн чи нэр ингээл явж байсан чи нэг юм ихтэй очиод тэнд
гэсэн байгаа. Тэгээд чинь шаарч л байх шиг. Үгсэн гэж. Та намайг танихгүй, таныг танихгүй гэж байгаа үстэй. Тийм тэгээд тэгсэн шүү дээ. Би та намайг танихгүй, би таныг танихгүй. Тийм болохоор одоо ямар ч бүгдээрээ л ингэж хийж явж байгаа. Хэцүү. Горгүй байсан шүү. Оюун бид яг тэр алтны уурхай хэд оргил үед нь 25,000 нинж ажиллаж явах үед нь Өвөлдөөн тийм байсан шүү дээ, тийм. Оюутнуудын үед чинь бол 40 гаруй авчдаг байсан. Тийм, тэгээд 40 гаруй мянга. аймаг болгоноос ирдэг. Одоо Казахын нэг дөрвөлжин болгоод 30 цацсан тэгэл байдаг гэсэн тийм. Тэгээд би чи яг ер нь квитэн тэгсгээл дууж байдаг. Та нар мань хэмцээ шимлэл ордог байлаа да тийм цагдаа гэх юм хамгийн газар их ингээ байгаль хамгаал хоёр хамгаалагчтайгаа. Та хэцүү байсан. Би ч одоо миний ажилласан жилийн чинь одоо ихэнх нь байгаль орчинд 14-5 жил. Санхүүч нь бас нэг 12-3 жил юм уу та. Дандаа хяналтанд байсан. Би 20 нийтдээ 27 жил байсан хаа. Хяналтанд ажилласан юм лээ. Бусдны хав тэгэл. Ер нь тэгээ хяналтанд ажиллаад байхад тийм мэдрэмтгий тэгээд юмыг багцлаад дүгнж чаддаг. Тийм чадвар сурчдаг. Юу болчтой шүү. Дүн шинжилгээ хийх чадвар их сайтай. Хурдан шийдэл гаргадаг тийм. Ямар ч гэсэн за нэг энэ тийм юм байна гэтэл бол одоо энэ зохиол бүтээл хийхэд ч гэсэн тэр чинь их хэрэг болж байгаа доо. Хэдхэн материал уншаал дундаас нь энэ чинь оюун юм байна. Дүгнэлт гаргаад явчих болдог. Яг нь улсын дэвсгэрийн юу чинь бол нэг юу улс төр судлаач эдийн засгийн мэргэжлэр төгсөгчтэй тийм ээ. Энэ судалгааны ажил бол ерөөс ямар ч юмдаар хэлбэрлэлөө өртөн болох. Та тэр ажиллаж байсан, оюунд ажиллаж байсан үеийнхээ би бас зарим юмуд ингээ хэрэгэл дурсахаар шинжлэх ухааны тал руу бас нэлээд анхаарч ирсэн шүү гэдэг тийм ээ. Энэ нөгөө түүхэн дурсгалт газруудыг шинжлэх ухааны академийн археологи хүрээлэнгийнхэнтэй хамтраад л бүртгэлжүүлээл, координатжуулаад л энэ улсын бүртгэлд оруулаад аршаа оснуудыг тийм ээ. Тэгээд шин тийм юунууд түүхэн дурсгалууд нөө бугийн чулуунууд нэ олж бүртгээд л тийм хамгаалтаас нэлийн анхаарч маш хийсэн шиг байгаа. Саяын 2 тэр нөрлөг гарч ирэл өрч үзүүлэл тийм ээ. Тэр чинь энэ өөр суманд хаач байгаагүй юу шүү. Сумын цэгдрэг нээн гэж байж ах жишээ нэг тавьц миний уянгаар лээж исэн ганцхан уянгалыг хийжсэн ажил юм л бол. Нэг омбоо доктортой хамтраад ширэгцэн булгуудаа сэргийх гээд бүр нэг зориуд нэг юм хийжсэн тийм. Тэр чинь юу ямар юм авч ирж булгийн тархин дээр хийгээд ийлээ. Одоо тэр булгууд сэргсэн байдаг болов? Мэдхгүй юм одоо. Энэ одоо ус дэлгэн жахад Гэхдээ энэ юу хүрээлэнгээс л байгалийн хүрээлэнгээс л авчиж тэр чинь нөгөө тийм. Дээд судлалын хүрээлэн гэдэг хүрээлэн байгуулчихсан. Тий. Тэгээд энэ нөгөөд Сүхбаатарын талбайн зүүн талын өндөрт чинь байрладаг байсан. Тэгээд тэр чиглэлээр л яасан шүү дээ. Бас нэлээд юмнууд яасан шүү. Тэр чинь гол горихнууд бас олон юу ширгэж яасан байсан. Тэрнийг тэр ширгсэн юмнуудлангаар нь бас нөгөөд үүлэнд нөлөөлдөг генератор авчираад 80 минут байрлуулад тийм. Тэр зам өстой хачин гоё зам болсон тийм. Тэгсэрнэ тэгж үүлэнд нөлөөлөд оруулчихсан хурын юм хурдан хагдэрд юм лээ тийм. Өвөл нь ерөөс юуч болцсон байсан шүү дээ. Бараг хадан дээрээс нь хүртэл ургасан дуу тийм ээ. Тэр жил чинь. Би ерөөсөө ингэж боддیں۔ Байгаль орчинд ажиллаад уянгадч хар хондч модны хулгай гэдэг юм их л. За бүрэн зогсоосон гэж хэлбэлэхгүй хоо тэр хулгай хийдэг байлгүй. Гэхдээ ямар ч л байсан. Цагцсан даруулсан. Цагцсан даруулсан. Намайг ихлээд очих чинь л бол тэр гудам хорооноос гашаа гаваад нөөдөг асуудал. Тэр уулд очиод модыг идэрдэг асуудал энэ чинь зүгээр л байдаг л асуудал байж исэн шүү дээ. Тэгээд тэр одоо уянг сумын төвийг цэгцлэх юм дарлал би бол бас нэлээ ясна гэж бод. Ямар ч л байсан тэр уртлын гашаануудын онгорхоос орхой шүтнэц үний юу шиг болцсон юмнуудыг бүгдийг нөхчиж дараа нь шинэ газар болгоно гэсэн яваар нэг лекцэн дээр яриад л тэгэл тэр газруудыг бүгдийг сэлбэж гудман зэгцэн дуулж ийш. Тэгээд дараа нь шинэ газар өнтер олгож болж ийсэн тэр юм бол та тэр чи уянгийн шин төвийг босгоцсон юм шүү. Тийм ээ. Яаж л шүү дээ.
Тэр одоо ингэ дэрэг ялгархаар хүмүүсийн ярьж байгаагаас дүгнээд явах зэрэг нэрээ шин төв босгоно гэдэг чинь бол нэг том асуудал байсан шиг байна. Тэг байгаль орчин талаа зэгцэлнэ гэдэг чинь нэг том асуудал байсан шиг байна тийм. Ямарсан амжигсан л байгаа юм. Тэгэхээр цаг нь болоод нөхцөл нь бүрдэхээр бүтэхгүй юм байхгүй гэдэг тэгээд үнэн л юм шиг байна. За хардалт их байсан. Оо янз янз тийм ээ. Тэгээд юм хийхээр тэр нь дагдаг тэгэл аль ч үедл байдаг юм байна. Одоо ч гэсэн энэ удирдах ажил хийж байгаа хүмүүсийг харахад мэл хэцүү л яхан байна шүү дээ. Одоо бүрч хэцүү болцсон. Тэр үед дөө зүгээр ам дамжаад л салхиар явдаг яриа байж тийм ээ. Одоо ч тэгэл ерөөсөн мэдээллийн технологи чөгжсөн энийгээ дагаад ч хүн шийдвэр гаргаад юм хийх хүнд болцсон юм шиг байна шүү дээ. Ер нь тэгээ юм хийж байгаа хүн л юмд хэл аманд орж зэмлүүлж явах юм да. Бараг эсрэгээр нь бодвол хүн шөмжлөх юм бол за энэ гайваа юм хийж байгаа юм байна гэж бодмоор болцсон юм шиг юм байна. Тий, ер нь тэгээ удирдах ажил хийнэ гэдэг чинь тэгэл ялангуяа энэ хяналтын талын ажил хийнэ гэдэг чинь нэг хүнийг заавал гомдоодог тийм ээ. Тий. Нийтийн эрх ашигын төлөө нэг хүнийг гомдоодог. Бас л шант шалгасан л ажил шүү тийм ээ. Эр хүний бол хийчих л ажил. Одоо энэ цэрэг гэдэг цэрэгт явахын асуудлыг нэг жаахан эргэж хармаар юм шиг. Ирчүүд нь ирчүүч гэл болмоор юм даа тийм ээ. Өлсөж чаддаг, ядарч чаддаг, хурдан сэргэж чаддаг тийм ээ. Нэг хүний муу хэлсэн юмыг чихнийг айж ухаар өнгөрөөж чаддаг хүлээцтэй тийм л болгомоор. Тэгээд хяналтын ажил хийж байгаад хүн бас баярлсан шүү өөр чинь гэж тийм үг хүртэл сонсч ил байсан. Тэгээд тэр бол сайхан л байдیں۔ Тэр өөрөө л хувьдаа ашиглачаагүй. Тэр өөрийнхөө салан задгаагаас юм уу, санамсаргүй байдлаас юм уу болоод алдаж яцасгц юм бол гарна шүү дээ. Тийм л гардаг юм. Тийм дарс яг мөнгөтэн байхгүй бол өө энэ юм л байх хэвээр янтан ийм л байх хэвээр ясгал ингээл бүгдээр ингийн төлбөрийн тавиал төр явдаг юмдны бол ингээл явуул яаж бүтэх вэ? Тэгээд тэрнийг ойлгодог хүн бас байдаг. Ойлгодгүй хүн ч байдаг л. Ойлгосон нь л эргээд улдж байгаа сайхан л байдаг. Бид хоёр чинь тэр нөгөөд гарааргаар алт олборлдог нөхдүүдтэй холбоотой нэг илтгэл тавьж ирсэн тийм ээ. Тэгсэн Олон улсын хуралд тий олон улсын юу лээ нөгөө байгаль орчны яамнаас зохион байгуулж байсан шүү дээ тий. Тэрэн дээр тэр дээр бичил уурхай гэдэг нэр томьёо хэрэгжилчихсэн ч одоо тэгээ бичил уурхай гэдэг нэр томьёо чинь тэр үед би тэрийг гаргасан нэр томьёо шүү дээ тий. Тэгээд нөгөө мижээ битүүр хоёроо тий. Мижцэрэн дарга. Тий мижцэрэн дарга битүүр хоёроо. Мэргэжлийн хяналтын газрын дарга. Тий. Өглөө гуруулан цаг болоод явсан чинь өөрөө ч явах хэвээр бид л ороочаал ягаад ч босол байсан. Тэг би яг хөө энэ юм дуурайгал ороочаал байсан. Тэгэл гарахсан чи мижи ороо гэдэг. Тэгэхээр хүү мижи навараа бүр орохгүй гэсэн чи яаж юм гээл. Хүү ажил бүтгүй л гэсэн чинь. Өө тийм үг л ахлаа аюулын очоод орох шээсэн. Би хизээ орож исэн. Цацчаад энэ мөсийн нар бүтэл одоолсон гэдэг жаадаг байна. Мөсийн нар тэр тэгжсэн шүү дээ. Аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга гэхэд манай мижистрийн даргач хийгүй сайхан хүн байсан шүү дээ тийм. Оо тийм үг эхлэх урайл гарцсан юм аа. Ажил өтөхгүй гэсэн чи. Мөсийн нар бүтэл байвлaalсан шүү дээ. Би хизээ байхдаа хор гадсан. Хэвээ үнэ хэлж байгаа юм байна. Хар хоринд байхад чи ерөөсөө яг нөгөө орхны хөндийн хамгаалтаа л газар нутгаар л хариуцдаг байсан уу? Тийм. Намайг очиход чинь 3 аймгийн 8 сум хариуцчихсэн. За. Гурван аймгийн Батэлзий, Хар хорин, Уянга, Хожирт. Ингээд зөвхөн Харангаан, Хашаат хотнод Баянгарын эрдэнэт зэтгэд. Тэгээ сүүлдээ Баянгарын үлзэт Баянгорт үзэн хамгаалтай бас нэг хамгаалтын цэгцэр байгуулагдаад Баянгарыг салаад ирсэн. Тэгээд наатлын сумбуттай загас чараханы асуудал нэлээд байсан уу? Нэлээд байсан. Загас чараханы асуудал нэлээд би тэн дээр дандаа томчууд холбоотой хэцүү төрнө. Тэгэл ер нь амралтаар очоод яадаг. Нөгөөх нь барайл очоод ягаал хурааж барайл тэр газраас хөдлөөг багт
Улаанбаатараас. Улаанбаатараас ирнэ ярин шүү дээ ирнэ тэгэл. Ярин гэж гэлцээ өдөр. Тэгэл нөгөө хошин шогдоор гардаг шиг л. За тэгээ яалт жоохгүй хүчтний дэргэд хөвчгөө ороотон болоо. Тэгэл эсвэлгэлгээ загнуулаа. Хэцүү. Хэдэн онд таны алдрыг тэмдэглэсэн юм? 2013 онд. Нөгөө 12 онд л. 12-ны Тий, 11 сар малтаас. зөв. Тий, энэ сая энэ дэр юу тушаал шийдвэрүүд нөхцөлийн татгалцсан байгаа даа. За яг хөө тэгээ ярьчихё юу. Тэр үеэр өөрийнхөө одоо байгаль орчинд ажилласан чиглэлийн юмнуудыг дэлгэсэн юм уу? Ерөөсөн бүхэл миний ерөөсөн ингэсэн юм. Тэр чинь ингээд компьютер тамилаад. Тэгээд бүр 2-3 хоногийн ажил болгоод нэг танкимыг бүрэн миний юмар тонглоод. Тэгээд бүх одоо энэ тэртээ миний талаар гарсан номнуудыг хүртэл тэнд тавьсан. Миний бичсэн номнууд номонд ном хавилдан гэсэн байна гэдэг юм. Тэгэл одоо энэ бүх урамшил бүх юмнуудыг тэнд дэлгэд тавиад юуны холбоотой миний одоо нэг л элдийн хурал зөвлөгөөнд оролцож исэн том зураг мөргнүүдийг бүгдийг тэнд дээр дэлгэд тавиад ингээд тэгээд тэр бүх юунуудаа байгаламжтай үзүүлсэн. Үзүүлсэн байцаагч нар харны байгаль орчин чиглэлийнхэн тэр бүгд оролцсон. Тэгэхэд тэр би ч одоо Уран аймгийн дээд чиглэлдээ Сайны хаан тэн Нансрын генерэмжтэй тэрийн шилдэг тушаа гэдэг шагналыг тэгэхэд тэр алдар тэмдэглэлд авч ялаа. Та чинь бүр тэр хоёр том шагналыг авцсан юм шиг тийм үү? Ягаана энэ шагнал. Ягаана энэ шагнал. Тэгэхэд чинь танай дарга чинь Эрдэнэлэг байлуу. Эрдэнэлэг чинь нөгөө эвлэлийн дарга хийжсэн эвлэлийн ажилтан байсан. Тэр талаа тийм талынхаа юм уу? Тийм дарлуулсан. Нэлийн сайн. Соргох л доо. Тийм эвлийн хүний эвлэлд ажиллаж исэн улсуудын нэг өвчин бол яг тэр үлсэрлийн юм дарлуул энгийн хүмүүсээс арайл өрөөгөө. Арай өрөөд шүү дээ тийм. Одоо чинь туслах бэлтгэл хүчин гэж явсаар байгаа сурцсан. Тэгээд одоо санаа нөх гоё санаа нөх гарч ирдэг. Тэгээд 2013 онд чинь би алдар тэмдэглэх ажиллагааг нэмэлжлээ. Сайхан юм байна. Тэр нөгөөд 80 нуурын одоо сав нутаг юм да тийм ээ. Орхны хоргоо хөрөм. Тэр хоргоо хөрөмтэй холбоотой нэг домог байдаг штэ нэг баахан тийм ээ ча нууцын гэнлээ гэл нэг саяр тэг тэмдэгтэй тийм юмны 3 юм ташралдуулж олдог гэлүү. Тэр талын юмнууд аль хэр тэр нутгийнхнээс сонсч мэддэг хүн байдгүй юм байна лээ. Тийм үү? Тэр баян олтой холбоотой наадах чинь. Тэр домгийг та нэг ярьж сонсноо? Тэр нутгийн хэд хэдэн тийм баян олсууд. Тэр хоргоо хөрмний тэр юу гэдэг лээ тэр чинь. Баян уулын нар жаргахад баян уулын орой сүүдэр тусдаг. Зуны илүү намрын билүү дунд сарын шинийн 15-ны ичвэлүү өдрийн нарл яг тэн дээр тусдаг тэр газар л болсон барьсан гэж ингэж ярьдсан билий. Тэгээ тэрнийг бас хүн оролддоггүй ягаад үгүй тэр нөгөө хайрнаас төнгөж болохгүй гэсэн тийм утгаараа бас яадаг байсан. Тийм байд юм лээ. Тийм нарийн юм одоо мэддэг хүн байхгүй болсон юм лээ дээ. Тийм бах та. Үндэж хэцүү нэвтрхээргүй газар үлдээ шүү дээ. Асах чулуу гэж зүгээр. Байгалийн ажлын бүнтэй сайхан юм нэг үл байгалийн сайханд явж байна. Явж байна. Ер нь конторц ажиллал бол цаахан шүү дээ. Тэгэл одоо энэ тэндээс дуудлагаар эндээс мэдээлэл авна. Тэгээд гараа юу тэгэл ерөөсөө явж жилийн үйл ажиллаж чинь тэгэл үндсэн ажилтан юм да. Үндсэн ажилтан чинь тэгэл сүүлд нэг конторц сууч нэг юм бүгдээр нэг цаас олгож байгаа. Цаасан дээр болгож байгаа. Цаасан дээр болгож байгаа ямдаа нэг мэдээлж байгаа тэгэл. Орхны ихэд ч бас байгалж нэ өмнө гоё юм лээ шүү дээ. Гоё шүү дээ. Таймс аа шүү.
улсын тусгай хамгаалалттай газар, байгалийн дурсгал газар, одоо байгалийн суслбарт газар ч юм бол хамгийн гоё сайхан газруудын шилж тийм болгож байгаа юм шиг. Тийм дээ. Манай сумыхынд нэг алдаа хийсэн юм юу гэвэл манай 8 нурч юм бол байгалийн дурсгал газар шүү дээ. Тий. Тэгээ би одоо юунд харанд очичоод нутгийн газрын яхан томсгочий, байгалийн цослбарт газар болгочий гэж ингэж л яасан да болгочий гэж одоо тэгээд одоо эргээд нутгийнхэнтэй та нар одоо ингээ багийн хурлаас хавуулаад ингээ дундор манайхад бичих гэдэгчээ. Тэгээд би одоо ням тамгаар хөсөлдөг гэж би янзлаа. Манай хэсэглэл юм гэл. Гэсэн чинь нэганаас гололоод наад нэмэргүй одоо ч одоо тэгэл тэнд ч одоо эргэд нутгаа идэх гэж байна. Наад чи столохгүй гэж. Яасан гэсэн тэгээд яагаад шүү дээ. Мэдлэг дутуу хүмүүстэй ажиллах чинь бас зовлон би шүү би. Тэр чинь тэгэл улсын тусгай хамгаалалттай газрын юуны байгалийн цослбарт газар болчих юм бол нэг орчны бүс гэж Өөрсдөд нь чирэгтэй одоо тэнд байгаа малчид ч гэсэн хэрэгтэй одоо тийм гадаад тодын тусламж төсөл арга хэмжээнүүд маш их орж ирдэ шүү дээ. Тэгээд одоо эдийн сайхан юм их юмд хамрагдах хэрэгтэй. Би бас нутагтаа яг энд ирснийх бас нэг төв орон газрын юунд арайлгаж байгаа юу лээ. боломж байгаад байдаг. Боломж байгаад арна нэг болгочих гэсэн чинь тэгээд чадаагүй. Тэгэх юм бол би тэр янгирт цааш нь янгиртаа руугаа оруулаад нааш нь улаан цахиагаа оруулаад ингэж яачих. Тэр чи ямар тусгай хамгаалтанд орчлоо гэдэг аваад явчих юм биш. Тий. Тэгэл орчны улсууд нь бүсийн орчны бүсэд нь ороод ажимдарланч арай өөрлөн гэсэн л тийм л би бол тэр эрг өдрөөр бодож исэн чинь нөгөө цаадалцууд нарийн учрыг мэдэхгүй учраас тэгээд нөгөө санаад явж байгаа ажил ойлгохгүй тий. Төсөөлөгчгүй тийм л болохоор тэгэл. Уул нь тэгэл одоо 13 онд би чинь 9 онд очсон. 9 онд нас аваад би тэгэл ярьж хөрвөл оюун гэрчин тусгай хамгаалалт газар чинь юуны дурсгалт газар гэж хайцсан байсан шүү дээ ерөөсөө. Тэгээд тэгж болохгүй нэг л манай харьяанд л байгаас яахгүй гэл сумтайгаа би харин тусгай хамгаалалт газар очиод тусгай хамгаалалт газрын сумдтайгаа маш сайн холбочихсон дээ. Тэгэл би явсан тэгээд дараагийн ажиллаж исэн улсууд нь яг сонсож байхад тэр асуудал байхгүйсэн шүү дээ. Гэсэн юм ярьдаг болсон юм лээ. За сайхан хөөчлөө. Хоёулаа дараа нь өөр сэдвэр завтай хажиг сайхан хөөчлнаа. Тийм ээ.